Ухаарал хүчээр сэлбэх урам зориг өгс нэвтрүүлэг эхэлж байна. Саяхан нэг хүн бид 25 мянган өдөр амьд байдгаас яг үнэндээ 8 мянган өдөр л яг өөрөөрөө байх боломжтой гэж бичсэн байсан. Хэрвээ та Есүс Христтэй хамт байвал хүмүүсийн тооцоолж байгаа шиг 8 мянган өдөр биш, мөнхөд өөрийг чинь хайрлах нэгэнтэй хамт байх болно. Энэ талаар өнөөдрийн нэвтрүүлгээс сонсоорой. Нэр нь үл мэдэгдэх зохиолч өөрийн сошиал хуудсанд тэр Есүст зориулж бичдэгэ гэсэн нийтлэлийг оруулаад цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгаагаа тэмдэглэжээ. Тэрээр магадгүй хүмүүс сүүлийн 6 сарын хугацаанд маш олон зүйлсийг хийж дууссан байх. Зарим нь шинэ бизнес эхлүүлж, зарим нь гэрлэж, зарим нь аялж, зарим нь үйлчлэлдээ идэвхтэй оролцсон байх. Танд магадгүй он эхлэхэд байсан тэрэл газартаа байсаар тэднийг хөндлөнгөөс нь зүгээр л хараад байж байгаа юм шиг санагддаг байх л да. Танд хоцрогдсон юм шиг санагдсан ч юу ч хийж чадахгүй байсаар. Тэгэхээр бүх зүйлс удаашралтай урагшилж байгаа юм шиг амьдралынхаа улиралд байх нь зүгээр үү? Мэдээж зүгээр. Хүн бүр бараг бүгдээрээ амьдрал утга учиргүй, уйтгартай, бүрхэг өдрүүд үргэлжилж байгаа юм шиг санагддаг үеийг туулдаг. Манай гэр бүл Филиппин рүү нүүсний дараа би яг ийм мэдрэмжийг богино хугацаанд мэдэрч байсан. Нөхөр маань радиогийн нэвтрүүлгийн бичлэг нутгийн чуулганы хүмүүстэй уулзах гэж завгүй өдрүүд үргэлжилсээр. Харин миний хувьд тийм байсангүй. Хүмүүс бидний илгээлтийг санхүүгээр дэмжиж байгаа ч миний хувьд хаанчлалын ажилд оролцохгүй байгаа юм шиг санагдаж буруутгалын мэдрэмжтэй байсан. Тиймээс надад үйлчлэлийн үүд хаалга нээгдэх хүртэл Библийг гүнзгий судлахаар шийдсэн юм. Үүнээс хойш 3 сарын дараа үйлчлэлийн үүд хаалгууд нэгдсэн. Улмаар би номлох, бичих гээд туйлын завгүй болсон юм. Библи судалж тэмдэглэл хөтөлж байсан маань ном болж радио нэвтрүүлэг эхлүүлэх гол мессеж болсон байдаг. Мэдээж энэ бүх хугацаанд суралцсандаа маш их талархаж байсан. Дуулал номыг бичигчбээр эзэнд баярлах тун тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Эзэнд замаа таатаг. Түүнд итгэж найд тэгвэл тэр биелүүлж өгнө гэсэн. Энэ бол амлалт. Тиймээс энэ мөчөд та юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаж, бусадтай өөрийгөө харьцуулан хойш хоцордсон юм шиг мэдрэмж бодолтой байгаа бол санаа зовлтгүй. Учир нь Бурхан таныг мартаагүй. Харин ч таны зүрх сэтгэлийг, итгэлийг бэлтгэж, түүний төлөвлөгөөнд зохих цагтаа ашиглахыг хүлээж байна. Хүн бүрийн аялал өөр, цаг хугацаа ч өөр байдаг. Зарим үед урагшлахгүй байгаа юм шиг санагдах ч энэ нь зүгээр л Бурханы амралт бэлтгэлийн үе шат юм. Бид өөрсдийнхөө хүссэн цагт биш, Бурханы хүссэн цагт түүний онгойлгосон хаалгаар орж түүний өгсөн бичээсийн дагуу үйлчлэх ёстойгоо ойлголоо. Бид заавал сүмийнхээ хааны газар биш, харин хаанчлалын хаана хэрэг болж байна тэнд дуулууртай байхад л болох юм байна. Бүгдээрээ замаа түүнд даатгаад үзэх үү? Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг.